Манай өшөөний хойд хэсгээр нэг буг чөтгөртэй болчихлоо. Аимшигтай чөтгөр. Час сулааннуудтай, чавган гар биетэй. Хороо гэж хол, хумс гэж худаг. Тавхай гэж тарамуур. Тагжгар тийм чөтгөр бай. Танаа тэр хавьд лам хуурга байхгүй мүү? Байх нь ч байгаа л да. Уул нэг мундаг лам саяхан нүүж ирсэн. Тэр хүнээс гуйсан чинь тийм хүчтэй номыг уншихад маш их өглөг хэрэгтэй гэж байна. Бид нэр гуйлаад түлж дийлэхгүй нэ. Та тэр лам багшаа над руу маргааш явуулчих. Би уулзаад үзье. Энэ ямар шатран гөлөг вэ? Хүүшээ, чи над нүүр амаа яаж авъя? Ой, шатнаас удаад. Хаан, аль шатнаас? Ой, ордны урд татлахын шатнаас удаад. За бити худлаа яриад. Чи хүн зодуулсан юм шүү. Юу вэ? Би юу хүн зодуулж байдیں۔ Тийм арчаагүй гэж хаадаг. За тэр яг уу миний ханаа би ингэж бодлоо. Одоо чи өрлөг болцсон юм чинь нутаг усныхантайгаа уулзаж амжихгүй шүү дээ. Тэгэхээр би чиний оронд уулзаад хэрэг зоргийг нь мэдээд гэчээ. Тэгээ хаад уулзах гэдэг юм. Гэхдээ тэгэд хүн хүлээж авдаг өрөөнд л уулзсан шүү дээ. Миний сэнти дээр суугаад уу. Йой, өчигдөр угаасаа би нэг хүнтэй уулзсан. Уулзлаа нэлээ. За тийм бахаа. Өчигдөр айгүй бүтлгүй байгаад байсан. Хэмэр ургацсан байж тээ чи. За тэнэгтэй дагараа дампчаа. Би чамд аз хэмэрл дагуулж ирнэ гэхээс чиний тэр эр хүний эмзэг аимхаа хэмрэх чинь үргэ хэмхтэй би биш шүү. Бити хүнд оромжлоо дагараа. Тэгээд ч би чиний сандал дээр чинь суугаагүй. Чи дургүй байгаа бол би өөрөө сандлаа хийлгэх чи. Чи өрлөг болцсон юм чинь ямар заванда чи энэ ард иргэдтэйгээ уулзах юм. Миний амьдрал нэг сонирхолтой ганц юм гарч ирж байхад ганц удаа өдөөс олон юм онголтохгүй дэмжиж болохгүй байна уу дамбчаа? За чи өөрөө мэдгүй дөө. Баярлалаа. Банкнаас нь биш. Тээвэрлэлт их замдан зохиол амархан юм биш үү? Гүй баачка. Голдмануудыг тээвэрлэлт ихт нь хүрээнээс цэргүүдэрч хамгаална. Тэгэхээр банкнаас нь дэрэмдс нь хамаагүй амархан штэ. Тийм биз дээ. Тийм л юм байна л да. Тийм. Тэгээд яг хэр их алт байх юм? Одоо бидний цаг байхгүй. Нэг л том усах хэрэгтэй. Болдаахын үрийг хангалттай дарчна уу? Цаана бараг нэлээд үлдэхэр юм байна лээ. Чи хаанаас яг энэ мэдээллийг авсан юм? Яг баттай юм уу? Шагаад очсон чинь хулганд мөрүүлсэн хідэн халтарцаас байх вэ дээ? Оо, тэр тал дээр санаа зовлтгүй баачка. Ер нь хэний алт юм? Хинээс усаж байгаагаа мэдэхгүй бол бас л хэцүү шттэ. Нэг сайдын гадаадынхнаас авсан авилгал ингэсэн. Өөрөлсийн банкнд яаралтай байршуулах гэж байгаа юм байна лээ. Тэрнээс нь өмнө дундаас нь тонших гээд байхгүй юу? Ок. Тэгвэл яаралтай хөдөлцгөөе. За баачка. Яваач гэлгөөш яваач. Энэ ямар тавтаргүй юм бэ? Стам нүртэй яваач. Ямар хөдөлж яцэг өлгөөч юуш. Пөх.
Ярддаг үхэр. Энэ хараа. Ярддаг үхэр явж ирсэн чи. Яа, тэрэг мэрэг жолооцсон. Хүний хэлмэл сурцсан. Ямар мондог үхэр вэ? А? Хүүе. За юу болчихоогүй. Ярил дуусахгүй орт юм бол. Дараа дээр. Би болон манай бүх хөрлгүүд ард түмнийхээ эрх ашгийг хамгийн түрүүнд тавинаа. Бид эд чинь та бүхнийхээ төлөө өдөржин шөнжин толгоогоо гашлахан сууж байдгиймаа. Монголын бүх хүмүүсийн амьдралыг дэвшлүүлэхийн тулд өрлгүүд бид бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байгаа. Бид нар ард түмнийхээ итгэл сэтгэл хоёрыг алдахгүй. Ингэж уншихгүй. Чулуу. Чи надад ерөөсөө өөр юм болгоогүй шүү дээ. Үнээр бичүүлсэн чи мэдлэгтэй байна. Догшоо сайн бэлт наадах. На тембер мембер чинь шал удлаа. На абзаасан дээр ажил. За сайн байна уу? Сайн байна уу? Өөрөө дуудсан юм уу? Ямар хэрэг гарсан бол мэдж болох уу? Өөр дээр чи нэг хідэн хүмүүс чөтгөр үргэлгэн гэж очсон юм байна штэ. За тий. Тэр талаар харин өөртөө чинь ярих гээд. За. Өөрөө тэр хүмүүст 20 адуугаар ном уншиж өгнө гэсэн байна лээ. Үнэн үү? Тийм тэр үнэ. Өөр чинь ханш угаасаа тийм өндөр байд юм уу? За ер нь бол ямар чөтгөр байхасаа л болд юм л да. Чөтгөр гэдэг чинь ганц төрөл биш олон янз байд юм л да. Та эмэгтэй болохоор ойлгохгүй байгаа. 20 адуу гэхдээ арай л үнэтэй шүү. Гүү. Тэр чөтгөр чи зэрэглэлийн чөтгөр. Хаш нь угаасаа тийм байдий. Хүсвэл би танд каталог авчирч үзүүлж болно штэ. Хямдруулах боломжгүй гэсэн үг үү тэгэхээр? Боломжгүй. Тийм үү те? Тэр хүмүүст маш хэцүү байгааг харгалзаж үзээд ганц удаа туслаад өгөх ямар ч арга байхгүй тэгээд. Байхгүй. Заац. Тэгвэл би өөр юм асууя. Хэрвээ өөрийн чинь хүсэж байгаа цалин өгвөл тэр чөтгөрийг баттай зайлуулна үсттэй. 100% баталгаа өгч чадах уу? За ер нь бол яг тэр чөтгөрт унших ёстой номыг л уншиж өгнө. 100% баталгаа эдэр гэж юм яриад явах вэ. Тэгээд тэр чөтгөр чинь өөрөө ямар зан характертай, тэгээд ямар зөрүү чөтгөрөө гэдгээс л бүх юм хамаарна шүү дээ. Та харин сайн ойлгохгүй л байх шиг байна да. Юу вэ? Тийм их цалин авчиад баталгаа өгч чадахгүй юм уу? Гүй та ойлгохгүй Би шүү ойлгож дээ. байна, маш сайн ойлгож байна. Танах чинь нэр саяхан нүүж ирсэн гэлөө. За тий. Чөтгөртэй болсноос ганц хоногийн дараа гэсэн байхаа. Мэдхгүй. Тэр чөтгөр хизээнээс тэнд байсныг би яаж мэдтий. Көөрт чинь тэр авиахан бүгдийг л ярьсан гэсэн штэ. Мартцсан юм уу? Мэдхгүй мартсан байлгүй. За, одоо явж болно. За. Басра. Яас үзэхтэй. Хүсэг илтчих. Хоёлаа нэг тийш явчаад ирье. Тийм, мөн авчаарай. За ойлголоо. Арга. Би нэг юм асууя. Одоо ингээд гадаадын улс төрийн хүн хариуцлага алдвал шууд ард түмнээсээ уучлалтгүйгээд албан тушаалаасаа өөрийн дураар бууд юм хэлээ шүү дээ. Манайхан тэгхгүй байгаа үсттэй. Ханаста минийхо. Энд чи Монгол. Эзэн Чингисийн Монгол. Жинхэнэ монгол хүн хинээс ч уучлалтгүйдгүй. За юу. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Угаасаа бид нар чинь цаанаасаа л нэг тийм тэнгэрлэг хүмүүс штэ. Юу ч хийсэн уучлалт гоохгүй шүү. Ойлгоо. Түл уучлалт гоох тийм бүр үнэхээр уучлалт гоохаас өөр аргагүй болол яах вэ? За ёстойгоо асуулаа манай жижигэ. Яг наадхыг чинь заах гээд та нар дээр энэ мэрэгжлийн жүжигчийн ирсэн байгаа. За сайн байцгаана уу? Намайг Мингуучин гэдэг.
Би өнөөдөр та бүхэндээ эвгүй байдалд орох үед яаж жүжиглэх талаар хичээл орно. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, тайван харагдах ёстой шүү. Багшаа. Таныг ингээд ярьсан чинь надад нэг маш их авилгал аваад бүр эд бүрийн баримттай баригдсан нэг өндөр албан тушаалтан санаанд орчлоо. Тэр хүн бүр юу ч болоогүй юм шиг тайван байсан шүү дээ. Бүр инээмсэглээ яриад илээ. Инээмсэглээ ярьчвал бараг болчих юм шүү. Гоё асуулт байна. Харин тий. Ванаач аюу хөөрхөн юм асуугаад идэг хөвгдөлээ. Харин тийм байна. Яг жаахан инээмсэглэж болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хэтрүүлэх юм бол ард түмний дургуутслыг хүргэх аюултай эдэн шүү. Тийм бай шүү. Баярлалаа багшаа. За тэгээд нүүрний хувирлаас гадна худлаа ярих чадвар чинь сайн байх ёстой гэдгийг битгий мартаарай. Ингээд өнөөдрийн хичээлээ өндөрлөе. Дараа нь та нарт нарийн юмнуудыг зааж өгнө. Гэрийн даалгавар хэлье. Эхнэр байхгүй бол аав ээжтэй худлаа юм зөхөөж ярь. Заавал итгүүлэх ёстой шүү. За, өнөөдрийн хурлыг ингээд өндөрлөе. Тий. Өнөөр 8 цагаас шинэ гишүүдийн нүд нэгдсэнийг тэмдэглэх оройн зоогтой шүү. Найх бити осраарай. Тэр чөтгөр тэгээд яг аль хавцаа нь очихоор хөвчлэн гарч ирж явах юм. Яг бидний малаа бэлжээдэг мөнх нөгөө хүн дээр уурдгийн тэр хавцаа очихоор гарч ирээд байгаа. Зүг. За тэгвэл бит хоёр тийшээгээ явъя да одоо. Хатан та итгэлтэй вэ нү? Аюултай шүү дээ. Өө зүгээр дээ. Санаа зовлтгүй. Та харин манай жолоочд байршлыг нь сайн заагаад өгч. За хатан та. За, чи тэргээ манад үлд. Морь үргээд авчиж магаад. Би ганцаараа явлаа. Үе та ганцаараа явж болохгүй шүү дээ. Энд чи өстө аймар газар. Зүгээрээ. Чи харин намайг дуудахаар тэрэгтэйгээ давхиад ирээрээ. Яна зүгээр гэж юу? За зүгээр ятгах чинь. Би юу хийж байгаа мэдэж байна. За. За ламтангой. Мөөг шүү. Бараг л цочоо чадчихэв. Алив на заван багийг чинь хуулаа тий. Юу юм? Хүү болорсоо. Маргааш яах юм? Маргааш харин би уулзах чадахгүй хаа.
нэг чухал ажил дээр ажиллаад байгаа. Өө тийм үү. Надад тэрнийхээ тухай өнөөдөр ярихгүй яасан юм? Тэрийг харин ярьж болохгүй байгаа маа. За. Тэгвэл яах вэ? Тэгвэл хоёлаа завтай болохоор ч л уулзъя. За би орлоо. За сайхан байна. Оо шаазгай. За ястаа яалчгүй бэлтгэл хэрэгтэй байд юм байна да. Аваа. Оо. Мен шааслыг юм асууя. Бид нар чинь гарч ирэхдээ мөрийн хөтөлбөр өнтер нэг юм яриад амлаад гараад ирсэн шүү дээ. За тийм. Тэрийг цөмөрө хизээ хийж эхлэх вэ? Би одоо жишээ нь данзаадуудын өрийн дэвтрүүдийг бүгдийг хүчээр булааж аваад шатаар гээд амгарцгаахгүй. Тэрийгээс зохицуулж арга юу вэ? Яа. За дамжаа. Наадах чи иртгэн марцсан дэрх үү? Яхаар марцсан. Миний мөрийн хөтөлбөрийн хамгийн гол юм шүү дээ. Хийхгүй бол уус шалааныгаа шаштаанда. Зүгээр мартаа. Чиний наадах чи хинж дэмжихгүй. Тэр нөө ихний өдөр шоолуулдаг өрлөг өсстэй. Тэр л дэмжиж магад. Тэр өрлөг нэр хайцсан. Энэ байхгүй шүү дээ. Тиймэрхүү хүмүүсийг бид нар хүрээндээ оруулдаг юм аа. Ойлгож байгаа сте. Баярлаа. Тиймэрхүү гэж ямар? Зас тэр яах. Чиний мөрийн хөтөлбөрийг ярьжсэн шүү дээ. Тийш нэрэ. Тэ хизээ шатахгүй. Чи чинь зөвхөн юмны дохонд хөрлөгөл шатаана гэж дайрчих юм аа. За наатаа яриха болохгүй л эднэр чамайг тойргоосоо гаргаж штэ. Яхаа чи ярихгүй. Чи яхаа. За өгөө тайшралтай. Би чамд учрыг нь тайлбарлах гэдэг штэ. Хүслийг ослоо. Жагсахсан. Ойлгож. За үгүй юм байна. Эднэр чи ихэнх нь хятадуудаас санхүүжтэй. Зарим нь бүр өнөр ортлоо хятадуудын карманд амьдарсан хүмүүс байгаа. Тийм болохоор чи баг ээж аваар нь л оролдож байгаатай адил юм бол. Аасна. Аадгүй. Чихтэй мага жоох уушлаараа. Ан жоох сэтгэл хөдлөөд хэтрүүлсэн байж магадгүй. За зүгээрээ үгүй. Дараа ярэ. За, шинэ гişүүдтэй тойрогт багцсанд дахин баяр хүргэе. Нэг Монгол дарга нэг сайхан дарга нь өрөөл айлтчи. Зээ, эдэлж байгаа нь ингийн биш. Эрхэлж байгаа нэг эргийн биш. Барьж байгаа нь бандгар байхын өлзий тойролыг өргөн дэвшүүлье. За, сайхан боллоо. Хөшөө. Энэ доллар. Энийг тэгээ идэх юм уу? Зүгээрээ идээд үзээ үгүй. Нас таки торчин. Ямар аргагүй юм бэ? Та нар яаж энийг юм амарх идэв нэ? Эхэндээ дэгдэм үү? Харин сүулдээ сурчхаар гулсаад л орчин.